Монгол Улсын хөгжил эргэн тойрны хогоо ил задгаа их хэсгээс эхэлнэ. Хогоо хогийн савнд хаяад бохроо гудамжиндаа шууд гаргаад асахаа болвол Монголын эдийн засаг уруудахгүй өснө. Байгалийн баялгаа олборлоод нөхөн сэргэлт хийхээ мартвал ихтэлхий ирэхэд хариугаа авна. Авах ухаанаар хандаад ногоо хөгжлөө орхитуулахгүй бол Монгол Улсын хөгжил эдийн засаг унахгүй урагшлана гэж эрдэмтэд зөвлөлөө. Ногоо хөгжил гэдэг нь зөвхөн мод бод сөөх тарих бус хэмнэлт гэж ойлгож болох юм байна. Тиймээс Монгол Улсын барилгын салбар эрчим хүчний нийт хэрэглээний 40% хэрэглэж хүлэмжийнхээ 38% ялгаруулж ногоо хөгжлийн бодлогыг түүжүүлэн ажиллах ёстой гэж салбарын ярьлаа. Барилгын салбарын ногоо хөгжлөхээр дулааны алдагдaltaгүй эрчим хүчний хэмнэлтэд байх зэрэг олон зүйлийг нэрлэж болох гинэ. Нөгөө талдаа ногоо хөгжлийг хэрэгжүүлэхийн тулд гарцааг урамшууллын систем хэрэгжих шаардлагатай болсон гин мөн иргэд хог хаяхгүй байх гэрээ дулаалгахтаа эрчим хүчний хэмнэлттэй тоногдох хөрөмжийг нэвтрүүлж нүүрсэн зарцуулах мөнгөөр өөрийгөө хөгжүүлэх. Энэ мэтээр ногоо хөгжлийг бий болгоход эхлээд сэтгэлгээгээ өөрчлөх шаардлагатай байна. Өрхийн хэмжээнд хог хаяглаа эхлээд багасах ингэснээрээ бүх алхам бүх ногоон хөгжил рүү ойртноо ингэснээрээ энэ дадал хэвшил болж ингэж өрхөөс нэг айл өрхөөс хүнээс ингэж эхэлж байгаамаа. Тийм эдийн засгийн хөгжил гэдэг маань өсөлт гэдэг маань өөрөө бол байгальтай ээлтэй байгалийнхаа буюу өөрөөр хэлбэл экосистемийнхаа тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байж тэр нөгөө нөөц болгож ашиглаж байгаа түүхийд болгож ашиглаж байгаа нөөц баялаг маань доктордоо бий болно шүү дээ. Тэрнээс биш нэг удаадаа хэрэглээд ингээд ашиглах юм бол цаашдаа бидний хооч үе маань бид ч гэсэн бас янз бүрийн усны нөөцийн хомсдолж байдаг юм уу нөөц баялагын түүхийд хомсдолд орох бол байдалтай бол тулгарна шүү дээ. Тэгэхээр энэ маань бол эргээд нөхөн сэргээгдэх баялгаа бас бий болгож зохистой бас ашиглах. Нөхөн сэргээгдэхгүй баялгаа бас тодорхой бас ингэж нөөцөлж аль болохоор үр ашигтай хаягдaltaгүй ашиглах маань гэдэг маань үндсэндээ бол энэ байгальтай ээлтэй зохистой ашиглах гэсэн үндсэн санааг болж байгаа. Ногоо хөгжлийн нэг хэлбэр нь хогийг дахин боловсруулах. Иргэд дэлгүүрээс бараа худалдаа аваад ууданд хийлгээд явдаг. Улмаар худалдаа авсан бараа бүтээгдэхүүнээ хэрэглээд уудыг нь зүгээр хог гэж үздэг. Гэтэл гэлгарууд бол дайвар бүтээгдэхүүний түүхий байдаг. Гэлгаруутыг дахин боловсруулах замаар олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохыг эрдэмтэд тодотголоо. Тэд мөн ногоо хөгжил иргэдийн ухамсартай салшгүй холбоотой. Үүнийг иргэдэд ойлгуулж сэтгэлгээг өөрчилж чадвал хог дахин боловсруулах үйлдвэрлэж хурцтай хөгжинэ гэлээ.